хамгийн их одоо олон зохиол бүтээл төрүүлсэн хүн маань манай 4-р болно. Тоон хэмжээний хувьд бол хамгийн олон. Хамгийн олон. Ийм шүлэг байгаа. Мөн ард талд нь ерөөлийн шүлгээ ингээ багтаасан ийм цогц, ийм магтаал байгаа. Хүн болор мэд цагаан лагшин найргаар чимсэн лагшинтай. За ингээд энэ лагшинг нь магтаж байна юм аа. Уран галбангийн игшиг мэд игшгэлэн яруу зарлагтай. Үгсэн түг буюу зарлагын нэрдмийн нүднээс нь магтаж байна. Сайн байцгаана уу? Иргэн Автомобиль Монгол хотод хувилгаад нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Энэ өдрийн мэндийг хүргэе минийхаа. За энэ өдрийн мэндийг танд хүргье. Хоёулаа өмнөх дугаар дээр 4-р богдынхаа одоо намтар зохиол дээр хүрээ зогссон байгаа. Энэ удаагийнхаа дугаарыг бол одоо 4-р богдынхаа одоо төрөвсөн зохиол бүтээлийн тухай ярилцах байгаа. Тийм учраас одоо нэвтрүүлгээ эхлэхдээ бол одоо 4-р богдын маань төрөвсөн зохиол бүтээлүүд бол өмнөх дугаар дээр дурдчихсанчлан асар олон байгаа. Энэ зохиол бүтээлүүдээс одоо онцгойлон одоо үзэгч түмэндээ хүргэе гэж бодож байгаа. Тэгэхээр эхний зохиол бүтээл бол одоо өндөр гэгэний маань магтаал одоо гэлэг додгуугаас эхлэе гэж бодож байна. Тэгээд бүгдээр ингээд одоо өндөр гэгэний ер нь 4-р богдын маань зохиол бүтээл гэх юм бол өмнөх дугаарч дурдсан сая ч гэсэн таасаа хэллээ. Нэг бот юм зохиол бүтээл байдаг. Үнийг нь болохоор одоо хүрээнд их ингээ одоо юу урт бараар ингээ сарын хэвлсэн байна. За дотор агуулгын хувьд ингэж хэлэх юм бол нийтдээ 500 гаруй нэр төрлийн одоо тийм номнуудаас бүрдсэн. Ер нь манай дараалан заларсан 9-р богд хүртэл гэж хэлээ да тийм ээ. 9-р богд хүртэл одоо тэр зохиол бүтээлүүдээс хамгийн их одоо олон зохиол бүтээл төрүүлсэн хүн маань манай 4-р болно. Тоон хэмжээний хувьд бол хамгийн олон. Хамгийн олон. За тэгээд мөн болохоор энэ зохиол бүтээлийг нь болохоор тоо хэмжээний хувьд бол агуулга. За хэмжээний хувьд ч гэсэн том байна. Тэгэхээр тэр бүрийг нь болохоор одоо нэг нэвтрүүлэгт ярьж амжихгүй учраас өнөөдөр хоёлаа болвол 4-р богдын зохиолсон тэр зохиол бүтээлээс онцлон хідэн зохиолын тухай бас одоо ингээд ярьж одоо олон түмэндээс танилцуулъя гэж бодож байна. Тэгэхээр саяын таны хэлсэн ёсоор хамгийн эхлээд болохоор хоёлаа өндөр гэгэний магтаалын тухай хамгийн эхлээд болохоор ярилцъя гэж ингэж бодож байна. Тэгэхээр манай богд маань 4-р богд маань лувсан дөвдөм маань чиг мэд жамц 4-р богд маань түгээмлийн эзэн хүрдэн итгэл богж явзан домб сайн уян шашны дува сайн цогтод магтан залбирах ёс хоёр тус өөрөө аяндан бүтэх хэмээх оршихуй буюу гэдэг нэрээр буюу ингээд төвдөр хэлэх юм бол доны лөнтүү гэж хоёр тус өөрөө бүтэх. За бид бүхний хэлж анснаар гэлэг додгүй буюу одоо сайн буян бүхэн гарах гэдэг одоо ийм магтаалыг зохиосон байдаг. Тэгэхээр энэ магтаалыг болохоор манай лам хуургууд маань одоо цагаан сарын одоо бид нэр магтаал унших үед болохоор 2 удаа байна уу да тийм ээ уншиж байгаа бох тийм ээ 2 удаа гэдэг нь 2 өдөр одоо уншиж байгаа шүү дээ. Тэгэхээр энийг сайн мэднэ. За энэ номын орчуулга маань өмнө энэ Facebook болоод энэ олон нийтийн сүлжээгээр болохоор янз бүрийн освол орчуулгаараа гэж гарсан. Тэгэхээр хүмүүс бас сайн түүнийг уншсан байх. Тэгэхээр энэ магтаалыг ингэж одоо зохиосон байгаа юм. Тэгэхээр 4-р богд маань өндөр гэгэнтэй холбоотой олон зүйлийг бас ингэж хийсний нэг зүйл юм байна. Тэгэхээр түрүүчийн дугаарт бас хоёлаа бас ярилцж байсан өндөр гэгэний одоо сүмбэм зохиолыг соён бүсгээр одоо бүтээж хэвлсэн. За өндөр гэгэний мэндэлсэн газар усан зүйлийн газар сан тавих журам ёсыг гаргасан. Гэх мэт өндөр гэгэний шүтээнийг бас ингэж бүтээж арнайлж өргөсөн өндөр гэгэний одоо дүрийг бүтээж ингэж өргөсөн гэх мэт байна. Тэгэхээр өндөр гэгэний одоо энэ гэлэг додгүй ингээ зохиосон тэр цагаас эхлээд Монгол газар бид хүн одоо хүрээний одоо бид харга магтаал гэж ярьж байсан магтаал одоо
32 магтаал гэдэг нь ярьдаг тийм ээ. Магтаал дотор оруулж ингэж уншдаг штэ. Энэ магтаал байгаа. За тэгээд өнөөдөр бүгд хоёлаа бүх зүүн зүйлүүдийг нь болохоор унших бас цагийн харгаагаас болоод унших бас илүүц байх. Тэгэхээр ганцхан хоёр зүйлийн тухай ингээд товчлон сайхан ярилцвал их зүгээр байна. За магтаал дотор нэг ийм үг байгаа. Нэг юу вэ гэхээр богдын их оюун сайн галбын бурхан бүхэн бодтой иш онлын шашин их эрдэнэ гарахын орон альва гурван хөлгөний ил шар дуаз баригчийн эрхэм авралын орон бүхсэн бүхэн хурсан дээдэст мөргмөө гэдэг өндөр гэгэний болох ингээд залбирлах. За үүний дараагаар агуу зөөлөн итгэл сайн оюун алдрын шашин амтан алхачаалгүй ялгуусны таалал мэд ариутхан зохиогч алдрын дээд утга төгс аврал богд зан вазрын үлмид залбирмөө гэх мэтээр одоо ингээд залбирал байна. За тэгээд энэ богдын айлцсан энэ залбирлыг ингээд харахаар бол залбирлын шүлгүүдч байгаа. Үүнээс гадна мөн одоо даатгал гэдэг нь нэрдэд гэдэг тийм ээ, даатгалын зүуд байгаа. Мөн бодмирын зэргийн утга агуулгыг хураангуулсан юм шүлэг байгаа. Мөн ард талд нь ерөөлийн шүлгийг ингээд багтаасан юм цогц ийм магтаал байгаа. Тэгэхээр энэ магтаалыг болохоор бид хүн болохоор одоо юм гоор сайхан уншиж байгаа шүү дээ тийм ээ. Өөр одоо богдын маань зохиолоос одоо энэ өнөөдрийн нэвтрүүлэгт одоо дурддах дараагийн зохиол бол одоо ямар зохиол вэ? Дараагийн нэг онцлог зүйлийг нь болохоор Манчир бурхны магтаалыг онцлож хэлье гэж бодож байна. Учир юу вэ гэхээр богдын намтар дээр гардаг. Богд 10 настай байх үед баг гэсэн үг тийм ээ. 10 настай баг үед 1784 оны Хуглуу жил цагаан Манчир бурхны бясалгалд суух цагта усан болор мэд цагаан хэмээх магтаалыг зохиовоо гэж ингэж гардаг. Тэгэхээр богд маань одоо хархан багада дөнгөж 10 настай байх үедээ айлцсан гэхээр энэ одоо жинхэнэ тухайн тэр хүний бэлэг авиасыг ингэж харуулах магтаал. Тэгэхээр түрүүчийн дугаарт хоёлаа богдын одоо намтар цадгийг ярихдаа бас нэг дурдаагүй өнгөрсөн нэг зүйлүүд маань юу гэхээр богдын намтар цадгийг ажиглахад бол яг лам хуурах хүний ёсоор сандуй, дэмчиг, ямандаг, тэгээд дүн хороод Манчир гэх мэтийн одоо олон бурхны одоо бясалгал бүтээл нямбыг болохоор мөн одоо урт хугацаагаар тодорхой 7 хоногоор ч юм уу урт хугацаагаар бас ингэж бясалгал бүтээлж ингэж суусан байдаг. Мөн болохоор одоо энэ бид хүн нүнэ гэж ярьдаг да тийм үү? Одоо нүнэ одоо члэн ахвэ гэж ярьдаг. Тэр Жаграас бурхны нүнэг болохоор мөн олон удаа бас ингэж нүнээ сагч байсан. Тэгээ сар болгоны одоо 3 дүүцэн гэж юм тийм ээ. Шинэ 8 15 битүүний өдөр заавал сожин авч одоо тэр сожин уншдаг. Зам өдөр болгон гэлэнгийн дээр чөрчөөмө бус зүйлээ уншдаг. Тэгэхээр зам хүний анхаарал авах нь ямлангаа ингэж хийжсэн ийм зүйлүүд байгаа. Тэгэхээр богдог 10 настай айлцсан тэр Манчир бурхны магтаал гэдэг магтаал нь болохоор богинохон магтаал да. За монголоор нь уншвал усан болор мэд цагаан лагшин найргаар чимсэн лагшинтай. За ингээд энэ лагшингийн магтаж байна юм аа. Уран галбангийн игшиг мэд игшгэлэнж яруу зарлагтай. За үгсэн түг буюу зарлагын нэрдмийнүүднээс нь магтаж байна. Хамаг амтныг энэлэн түгүү мэд энэрх таалалтай хамгаас агуу айлдын ирэх баялаг Манчирт мөргмөө гэдэг. За эхний мөрг. За хоёр дахь шолгон Баруунаа дээд өглөг мотрлох хөхөдвөл дээр балаа монхгийн харанхуйг арилгагч илд бадам цагаан цэцэгт ном номлох мотрлог дээр бэлэг мөрөвдийн судар бод судар агуулсанд мөргмөө буян өгөөр амтэн бүхэн хамаг амтэн бүхэн балаа монхгийн харанхуйг арилгаж оюун ухааны наран үргэлж дээш мандаад олон амтэн Манчирын газарт хүрэх болтугай хэмээх үнийг тоомл усан төвдөн жигмэд усан төвдөн манчиг жигмэд жамт найруулсны бичээ чинь л усан гончиг болоо гэдэг ийм магтаал байна. Тэгээ хоёрдугаар шулгуу дээр айлж байгаа нь болохоор бурхны дээр одоо ондог гэж ярьдаг бидний ил томл буюу тэр моторлого баруун моторлого нь ямар байх вэ, зүүн моторлого нь ямар байх вэ гэдгийг нь бас ингэ тодорхойлсон ийм товч ийм сайхан товчхон ийм Манчирын магтаалыг болохоор ингэж бас айлцсан байгаа. Тэгэхээр үүнийг яагаад өнөөдөр одоо бид хүн бас онцолж ярьж байна гэхээр энэ богд маань 10 настай байх үедээ тэр үедээ ингэж зохиосон гэдэг маань болохоор энэ ил туулгааны юг бас үзүүлнэ. Тэгээд зарим одоо тэр их ислам нар их мэрэгдийн тэр зохиол бүтээлийг бас ажиглаж хагаад тийм сонин содон зүйлүүд бас их байдаг л да. Дээр санаж байгаа бол дээр хоёлаа нэг дугаар дээр одоо амдоо гівш одоо
Андогийн гівш гинтэн шомблийн бар дээр зохиол бүтээллийг дээр болгонгот нь өөрийнхөө тэр эд хавыг үзүүлж бас тэр зохиол бүтээлийн тухай айлцсан. За Дарантингийн зохиолуудыг бас Дарантингийн сүмэмийг үзэхэд бол Дарантингийн бол тэр залуу цагтаа тэр зохиолсон ч юм уу тэр зүйлүүдээр бас ийм жинхэнэ тэр эд хаваа бас үзүүлсэн ийм одоо зүйлүүд бас ингээд ажиглагддаг л та. Бид бүгдээ бас хэл занснаар бол одоо гадин сольдог гэдэг тийм ээ. Энэ нь зохиолын талаар одоо орчуулга болон энэ зохиолын талаар одоо та бас дурдвал. За тийм. Богдын 4-р богдын зохиол бүтээлээс бас нэг онцлог нэг зохиол байна. Бид бүхэн тэр 500 зохиолоос цөөхөн зохиолуудыг нь бас онцлож хоёлаа өнөөдөр ярилцсан юм. Тэгэхээр гадин сольд бас нэг богдын зохиолс нь гадин сольд байна. Зарлийн ач дурдах залбир монголоор бол энэ бас их содон. За тэгэхээр энд номд бол яг ингэж гарч байгаа л да. Цог төгөл дээр хямгалан итгэл багш дээд 3 бүхэн хурсан аврал дээд анхдагч амтныг татагч дээдлэн залбир муу адилсан сойрхоо гэж. За тэгээд энэ саяхан уншсангийн шүлгэн дээр нэг ингээд зохиомжийн хувьд бол юу вэ гэхээр одоо толгоос үл холбох арга гэж байна. Тэгэхээр богдын зохиолуудыг ингээд нэг сүмбэмд байгаа ингээд номыг ингээд ажиглахаар толгоос үл холбож их ингэж бичих их одоо таалалтай байсан гэдэг нь болохоор нэлээд олон ном дотроос нь гэж харагдав. Толгоос үл холбох гэдэг нь түрүү шатныхаа төгсгөлийн үгийг дараагийн шатны эхлийн үг болгож ингэж зохион. Тэгэхээр сая энэ дээр ингээд ажиглах юм бол нэгээс 2 дугаар шат руу шилжихдээ багш, за тэгээ 2-оос 3 дугаар шат руу шилжихдээ дээд гэдэг үгээр бас ингэж холбосон гэж зүйлүүд байгаа. Тэгэхээр энэ толгоос үл холбохтой болохоор ерөнхийдөө дандаа ижил утгатай ижил үгээр ингэж нэг толгоо холбож одоо ингэж толгоос үл холбож ингэж зохиод. Тэгэхээр 4-р богдын зохиол бүтээл дотор бас нэг ажиглах нэг зүйл бол утга нь өөр боловч ижил дуудлагатай үгээр ингэж толгоос үл холбодог юм нэг бас жишээнүүд бас нэлээ ингэж бас ажиглагддаг л да. За нэг ийм зүйлийг дуулахаар богдын одоо сүмбэмийг үзээд бас нэг ингэж бас нэг ажиглаж болно. За энэ гадны сольдыг яагаад бид нэр өнөөдөр хоёулаа онцолж ярьж байна гэхээр яг ламирмын тэр одоо ламирмдор гарч байгаа тэр утга агуулгуудыг сайхан хураангуулж тэгж ингэж залбирсан. Гадны сольдог гэдэг нь мэдээж багштай зориулсан багшийн ачийг ингэж дурдах залбирал. Тэгээд тэр дурдах залбиралтан болохоор энэ Бодмирын зэргийн утга агуулгыг сайн ингэж хураангуулж ингэж гарсан байна. За жишээлбэл буйны садныг ёслон шүтгэн буян амгалан бүхний гарах хорон буйныг төгс сүсэг бишрэл харивдах тул буйнд залбир муу адилсан сойрхоо гэж багштай адилсан сойрх гэж залбирч тийм ээ. Тэгэхээр гарч байгаа утга нь бол буйны садан багшид шүтэх шүтэл. За үүний дараагаар юу гэхээр чөлөө өчрөл хүмүүний бие тухай баг төрлөختийн номын аймаг явна тийм ээ. Тэгэхээр үүнийг бол богд айлтгахтаа чөлөө өчрөл хүний бие олдоход бэрх чөлөөгүй үхэл мөнхсийг дарсан чөлөөтэй үед номд шамдан чадахыг чөлөөнд залбир муу адилсан сойрох гэж чөлөө өчрөл хүний биеийг олох чөлөөгүй үхэл мөнхсийг дурдах үүний дараа ном шамдах ёстой гэдгийг яг энэсэн баг төрлөختийн номын аймгийг зүйлүүдийг үндсэн багтаасан байна тийм ээ. За дараагийн шатыг уншвал авралын орон дээд 3 хуурмаггүй. Авралын орон үнэхээр магад баттай тул авралын цэнгэлээр өргөж жаргах нь магад аврал залбир муу адилсан сойрох гэдэг гонч өсөндөө залбирах одоо дараагийн хэсэг яг тэр яринбэр явж байна тийм үү. За тэгээд дараагаар нь үйл нисванаас зовлонгоос гэтлэхийн тулд үүлнээ 3 суртахаас сэлтийг цогцлоож үйл мөг твчдгүй хутгтын мөрийн тулд өргөл залбир муу адилсан сойрхоо гэдэг лай нисванасаас ингэж гэтлэх. За тэгээд 3 суртахуун гэх мэтийн одоо баг төрлөختөн болоод ингээд баг төрлөختнөөс дунд төрлөختний одоо тэр номын мөрийн одоо бүх зүйлүүдийг ингэж багтааж ингэж айлцсан байна. За үүний дараагийн шат нь шолохт болохоор 3 орны амтан бурхан болохын төлөө 3 орны жаргал зовлон бүхнээс буруулж 3 орны дайснаас ялсан хутгийг хурдан олохыг ажилсан сойрох гэх мэтээр болохоор одоо ингээд энэ дээр гарч байгаа зохиомжийн онцлог бол мөр бүрийн ижил үгийг дурдсан 3 гэдэг үг дурдсан. За энэ болохоор зогс аялгауны онлосоор юу гэж хэлдэг вэ гэхээр бармаа чадваа буюу эс занага завсарцсан хос төгөлдөр чимэг гэж хэлдэг. Завсарцсан хос төгөлдөр чимэг гэдэг маань юу вэ гэхээр нэг үгийг давтна гэсэн үг. Завсарцсан гэдэг маань юу гэж хэлж ийм нэхэр тухайн давтж байгаа үгийнхаа 2 үгийн хооронд өөр үг оруулаад хэрвээ ингэж зохиосон бахмал завсарцсан бол 2 үгээ нэг дор давтсан бол эс завсарцсан гэдэг одоо зогс аялгауны дээр одоо 1000 мянгийн онол ёсоор ингэж зохиосон ийм
Бас нэг ийм зохиолыг болохоор өнөөдөр бол хоёлаа бас. За тэгээ бусад энэ гадны соёлын бусад зүйлийг нь хэрвээ тайлбарлах юм бол их орох учраас хоёлаа гадны соёл богдынхаа энэ зохиол бүтээлийн онцлогийг энэ хүрээд бас ингээд нэг товчоолоод тайлбарлах гэж бодож байна. Тэгээ тийм ээ. Бодмөрийн зэргийн дээж хүчиг номыг уншиж хахад манай 4-р богдын маань бас их содон зохиол байдаг. Энэ зохиолын талаар та одоо үзэгч түмэндээ илүү дэлгэрэнгүй болгон хүргүүл. Яагаад содон гэж байгаа, ямар агуулгатай, ямар найрагдлалтай болох талаар. За тэгээ. Таны хэлсэн ёсоор богдын одоо сүмбэм зохиолыг үзэхэд бас нэг юм онцлог ийм сайхан зүйл ингэж гарч ирдэг л дээ. Үүнийг болохоор одоо энэ зохиолын тэр одоо зохиомжийн арга хэлбэр нь бол юу гэхээр төвдөрөө гаприн гэж хэлдэг юм. Га усгийн эрхэс гэж хэлдэг. Га усгаар ингэж дараалуулан ингэж одоо зохиох юм зохиомжийн арга байгаа юм. Тухайн тэр шүлгийг одоо шүлгийг ингэж зохиох арга. За тэгэхээр төв цагаан толгой бол 30 үсэгтэй. За 30 үсэг бол дотроо 4-4-өөр хуваагдаад 4-4-7-28 гээд 2 үсэг ингээд нэг тусдаа сондгоо хагас аймаг болоод нийтээ 8 аймаг үсэг гэж байна. Тэгээд төв дээр болохоор гахаа ганга жачаа жана татаа дана гэдэг 4-4-өөр ингээд аймаг болоод ингээд явна шүү дээ. Тэгэхээр энэ ёсоор төв цагаан толгойн тэр 30 үсэг байна тийм ээ. Тухайн тэр үсгээр нь эхлээд ингээд шүлэг зохиох юм бол 30 шат 30 мөр шүлэг болно да тийм ээ. Тэгэхээр энэ 30 шүлэг ингэж болдог ингээд энэ зохиомжийн аргыг бол энэ төв тэлд утга зохиол, төв тэлд уран зохиолд маш их дэлгэрэнгүй хэрэгэлдэг тийм. Төвд Монголын бол одоо бид бүхэн сайн мэднэ. Бид бүхэн одоо юуны Чожо бурхны магтаал Галарва уншиж байна. Тийм ээ. Галарва гэдэг нь магтаал уншиж байна. За лам бурхны магтаал, лам сахусны магтаал Галин дэви гэж уншиж байна. Яг энэ хоёр номбон юу гэхээр энэ төв цагаан толгой гахаа ганга жачаа жана гэдгийгсэн энэ нөгөө 30 үсгээр яг ихэлсэн магтаал багаад байна. Ихэлсэн магтаал. Ийм магтаалууд бол бид бүхэн одоо уншлагын дор бол маш их олон удаа уншдаг. Сая бүхэн бид зөвхөн хоёрыг нь зөвхөн дурдлаа шүү дээ. Тийм ээ. Одоо хүмүүс бол зөндөө уусан гэж уншдаг ингээд ном байна. За энэ ёсоор нэг зохиосон нэг зохиолыг нь болохоор онцолж бас өнөөдөр дурдъя. Юу вэ гэхээр богдын айлцсан өөр дурдах удвал цэцгсийн эрхэс нэртэй нэг ийм сургаал байгаа. За энэ сургаалыг саяхан битэрийн яг хэлсэн ёсоор төв цагаан толгой үсгийн 30 үсгийн дараалал зурсан. Тэгэхээр төв цагаан толгой төв тусаг маань яадгүй гэхээр ерөөсөө ингэ гэгүүлэгч хэлэхдээ А гişгээр дандаа амьлуулж ингэж хэлдэг. Түүс бол А гişгээр ишиг амьлуулахгүйгээр дан гэгүүлэгчээр хэлэх гэдэг тохиолдол байхгүй. Тийм учраас нь болохоор төвд хэлэнд болохоор А болохоор их шиг биш гэгүүлэгч гэж ингэж тооцогддог. Нэг талаараа их нөгөө болоо шанган А гэж байгаа шүү дээ. 30 цагаан толгой. Мөн нөгөө талаараа тэр гэгүүлэгчийг хэлж байгаа А их шигийг болохоор тэр үсгийн ам гэж толоод түүнийг гээгүүлэгч биш их шигч гэж бас тоолдгүй. Тэр авиг хэлэхдээ га гэж ерөөсө угаасаа гэж юу хэлдэг. Тэр ясаар одоо ингээд зохиосон зохиол. За тэгэхээр уншихаар ингээд сайн тодорхой харагдана. Тэгэхээр энэ тэр төв цагаан толгойн тэр нөгөө юу ясаар нь болохоор одоо энэ шүлгээ ингээд зохиосон байгаа. За тэгээд энд бас нэг зүйлийг ингээд дурдах хэрэгтэй. Тэр зохиомжийн онцлогийг нь хэрвээ өөр хэл рүү орчуулахад тэр яг төв хэл дээр зохиосон тэр зохиомжийн онцлогээр нэг монгол хэл дээр яг орчуулахад их хэцүү л дээ, их буулгахад хэцүү. Тухайн тэр үгийг нь болонгоч монгол хэлний өөр хэлэн дээр бооход үгийн утга нь өөр болдог. Өөр болдог. Тэгээд саяын таны дурдсан ёсоор одоо бодмөрийн зэргийн дээж бичгийг хийхдээ 4-р богдын 3 төрлийн энэ сургаал, 3 төрлийн энэ номыг бол оруулсан. За ингэж оруулахдаа болохоор миний бие орчуулахдаа болохоор яг төв хэлний яг тэр дуулгаар нь гахаа, ганга, жачаа, жана, жачаа, жаня, тата, дана гэсэн тэр яг авианыхын ёсоор нь ингэж монгол шүлгийн толгой холбох биш тэр төв зохиомжийн хэлбэрийг нь хадгалах үүднээс нь тэр ёсоор нь орчуулсан. За ингэж орчуулах аргыг нь яаж суралцсан бэ гэхээр азар яг энэ номын 4-р богдын сүммийг орчуулахын өмнөхөн цагар гівшийн нэг орчуулгыг нэг харсан юм аа. Цагар гівш богд зонхын яг энэ цөв цагаан толгойн 30 гээгүүлэгчийг 4 их шиг үсгээр ингэж амьлуулна гэж юм аа. Амьлуулж ингэж зохиосон тэр зохиомжийг орчуулахдаа
яг тэр төв цогоонд салгаан яг тэр дараалал нь гахаа гангаа гэдэг үг тэр яг зохиомжоор нь эхний үгийг нь аваад гахаа гангаа жачаа жанаа гэсэн маягаар эхний үгийг нь тэгж маягаар орчуулсан байт. Тэгэхээр энэ маягаар орчуулах юм бол нэгд тухайн тэр нөгөө зохиолынх нь утга агуулгыг нь гаргана. Хоёрдугаар зохиомжийн онцлогийг нь гаргана гэсэн тийм нэг санаа байна. Хэрвээ түүнийг нь зүгээр яг монгол үгээр нь шууд уцталтан орчуулах юм бол тэр зохиомжийн хэлбэр нь алдагчаад байна. Төв хэл дээр зохиогсон тэр зохиомжийн хэлбэр алдагчаад байдаг л да. Тэгэхээр энийг бол тэр цагаар гівшийн тэр номыг үзэж яваад за ийм аргаар ингэж орчуулж болох юм а гэдгийг суралцаад тэр ёсоор нь орчуулж ингэж үзсэн юм а. За тэгээ унших юм бол хүмүүс ойлгоно. За тэгээд төв хэлний ихэнх аймагч гахаа ганаа тийм үү. За Галава хот болгодод манчир зүрхэн хийгээд хамаг дайсны оронд хамаг цасны оронд сайн оюун алдрын цог газар хаанаас санууч санаанаас хэтэрхий номын богд ана миний багш ялгуусан жасрайн очир дарга жасрайн уулгаан болохоор тэгэхээр энийг хэлж байгаа шат бүрийг хэлж байгаа галаба хамаг газар ана гэх дандаа нөгөө а гişгэр байгаа даа. Тийм байна. Тэгээд галаба гэдэг чинь гахаагийн га хамаг гэдэг чинь гахаа гэдэг ха. Тэгээ газар гэх юм чинь га энэ чинь одоо нөгөө юугаар га тийм хоёр галаа тийм дараагийнх нь аана гэдэг чинь га. За тэгээд дараагийнх нь жачаа жана тийм жаагах дэмээ чалчаан авир ёс үзлийг төвчин чанар хов ёс төгөлдөр чөлөө уучрал олсон цагт жаахан цай дэргүүтэн хөсөл чунах зүгийг огоорч нэгт дэлгэр сар мэт дээдийн номд бишрөөс цохилтай дата гадаа бурхныг сайтар даган урж тааламжид гэргитний номноос ч үлэмж ялгамжаа даруй 3 өдөр 3 суртахуун шамдаж нажид өвдөх өтлөх үхин аюулаас гэтлэгсвэ гэх мэтэр ингээд цаашаа болон 30 бапа бама зацаа заваа шасаага арала шасаа гэх мэтэр ингээд ерөөсө юугаар нь ингэж сан зохиосон байна. Тийм байна тийм. Ингэж зохиосон. Энэ болохоор ерөнхийдөө энэ нөгөө төвдөл утга зохиол ерөнхийдөө нийтлэг харагдаг нэг юм дүр төрх байхгүй юу? Одоо яг цагаан болохоор. За үүн дээр болоод бас бүр одоо илүү их сайхан илүү бүр уран тэр зохиож байгаа хүнээс нь илүү ур чадвар гаргахаар зүйлүүд юм болохоор га гişгэ босод дөрвөн гişгээрээ ингэж амьдуулна. Жишээлбэл гахаан гэдэг и үсгээр хэрвээ ингэж амьдуулах юм бол гихи жичи жини дити дини бипи бими гэдэг ингэж и үсгээр ингэж нэг амьдуулдаг. Нэг ийм үсгийн сургаал болохоор манай бог зохиосон байна. Үүнийг и үсгийн үсгэлэн чимэх хэмээх орчваа гэдэг. За нэг ийм одоо сургаал юм залбирал байгаа. За үүнийг нь уншия. Ги бурхан ялтгаваа үлэмж үргэлжид 3 эрдэн тахимуу хишиг далга эрх хүч дэлгэрүүлэхийн тулд гэгүү үсэгт гаан үсгийн эрхэс үгсийг өгүүлсүгэ и химэн инлэн дээдийн номын их шиг дуурсгамөө. За тэгээд энийг яг ажиглахаар төвдлэн гахаагаана гэдэг саналгаа эхний нөгөө одоо 4 үсэг байна тийм үү? И үсгээр болохоор чинь ги болж байгаа тийм үү? За тэгээд дараагаар животод хүслийг эвлэгч нь бодмирын зэрэг мөө. Чивэлт үхлийн эзний аймгийг дарагч нь тарны мөрийн зэрэг. Жигдлэн сонсох, санах, бясалгахад шамдан хичээхтэн нийт өдөр нэжгээд бүр дээшлэн улам урагш улам ахимуу гэж. За тэгэхээр яг богдын айлж байгаа сургаал нь бол юу вэ гэхээр нэгдүгээрт нь болохоор альва хүслийг бүтээгч нь болохоор үзэх ёстой ном нь бодмирын зэрэг ламрим юм аа. За үүний дараагаас нь болохоор дараагийн үзэх ном болохоор агримчин буюу тарны мөрийн зэрэг байна. Тийм учраас эдгээр номнуудад сонсох, санах, бясалгахаар шамдан хичээгээрэй та бүхэн минь. За үүнийг өдөр бүр улам оргишуулж өөрийнхөө ур чадвараа одоохоо эрдэм мэдлэг боловсруулаа улам ахиулаарай гэсэн сургаал байгаа үсттэй тийм ээ. Тэгэхээр тэр сургаалаа болохоор тэр сайн зохиомжийн хэлбэрээр их сарнаал. За тэгээ үүний дараах нь Дигийн аймаг гарна тийм ээ. За Дигийн аймгийг хоёлоо уншъя. Делава гэгэмэт түргэнэ дээдийн шидийг хүсвэсэн тэв тагтаамэт өөрийн сэтгэлийг номд хандвал дийлж өнөөдөр ямагтаас 10 номт явдал аравтхан нялан бараа дараа аврал шүтгэдөө гэх мэтээр ингэж гарч байна. За тэгээд үүн дээр гарахаар бас эн чинь болохоор тухайн өдөр хүний яг зохиох
ур чадвар гэж гарч ирж байгаа л да. Тэгээд энэ дээр чи яг жинхэнэ толгой шүлгэлэх одоо тэр зохиомж нь бол юу гэхээр DTD гэж ингэж галтна. Тэгэхээр заавал тийм үгээр хэлсэн байх хэрэгтэй. Тэгэхээр төв тэдний онцлогоос болоод нөгөө зарим тохиолдолд яг тийм үг байхгүй бол санскрит нэр томьёог нь бусаар ашигладаг. Жишээлбэл хамгийн сүүлдэн дээр ни үсгэн дээр нэлэн бара дараа гэх мэтээр одоо ингээд хэлсэн байж тийм ээ. Нэлэн бара дараа гэх мэтийн дээр тарины үгийг оруулах мэтээр ингэж зохиолсон байх нь бол ингээд харагдчихна. За тэгэхээр хоёулаа энэ юуг Заавсгийн аймгийг нь уншия. Зена Хятадын орон нутагт манчир тэргүүтэн цэцэн нудраг асрал энерлийн мөн чанарт Зеназага химэн 3 эрднийг өргөмжлөн магтмуу Виграда химэн ядан бурхан өргөлж дуудагтун гэх мэт. За тэгээд энэ дэр Зена гэж ингэж хэлдэг нь болохоор төв төл дээр одоо бид хинэ China гэж хэлж байгаа тийм ээ. Тэр China гэж байгаа. Тэгэхээр төв төл дээр нэг заримдаа болохоор ингэж бичдэгтэй Зена гэж ингэж бас бичдэг л дээ тийм ээ. Тэгээд тэр ёс орон Z гэдэг дээр нь ингэж амарсан. За тэгээд богдын юун дээр яг энэ ном дээр гарч байгаа нэг юу болохоор энэ дээрээс нь цаа усган дээр нэг толгой олохтой ци болгон тийм үү. Гэхдээ энийг бол монгол үгийг богд талхтай цэцэн гэдэг монгол үг оруулаад бичсэн байна. Монгол үг энэ дэрийг цэцэн гэдэг үг монгол үгээр оруулж толгой холбооч ингэж бичсэн. За тэгээд Зеназага гэдэг нь угаасаа санскрит үг. За тэгээд Вигреда гэдэг чинь Вигреда нөгөө юм тарин дээр гардаг нэ Вигреда нана хумбад гэдгийг Вигредагаар ингэ толгой олгосон байгааз. Энэ метрингээр ийм их сонин энэ юугаар бичсэн бас нэг ийм сургаал бас байна. Энэ нь одоо өргөжлөлтөө тэгээд бас үсгийн сургаал гэдэг явна тийм ээ. Тий. Тэгэхээр дараагийн нэг зүйл нь болохоор чинь төвд цагаан толгой төвд хил маань болгоор үндсэн 4 гэгүүлэгт. Биш 30 гэгүүлэгчтэй 4 ихшигтэй гэж байна. Гүчин нэг EUAO гэсэн 4 ихшигтэй. Тэгэхээр энэ ёсоор нь болгон чинь богд одоо яг ингэж сургаалаа айлцсан байна. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор дараагийн нэг зүйлүүд нь бол юу гэхээр 30 гэгүүлэгчээ үсгээр одоо амьлуулж ингэж хэлнэ. Тэгэхээр үсгээр амьлуулахаар чинь гэхээ гинэ жичээ жинэ дэтэй дэнэ бэпэ бэмэ гэх мэт одоо яг ийм зохионжийн дистаралаар одоо ингэж явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ богдын 4-р богдоор болохоор үсгийн сургаал гэж байгаа. За энэ сургаалыг уншвал гэгэлгэн гэгэлцэхэд аврал додоход ямагт хичээ. Хизээд ашиг олз өргөл хүндлэлийг багшд өргөх түн гэсэр цэцэгмэт гарын бадам цэцэгсийг зүрхэн тумж эдүгэ самаадэ багшлууга золгох ерөөл талбагтун гэж. Тэгээ энэ бол сургаал тийм ээ. Тэгээд одоо сэтгэл санаа ингээд докторгүй бүх ингээ байх үедээ бол юу вэ гэхээр ямагт одоо гонч өсөмдөн залбирчтай аврал додоход одоо хичээж байгаарай. Хизээд энэ ашиг одоо гингүүтээ өргөл хүндлэлийг болохоор багштай өргөж байгаарай. За тэгэнгүүтээ одоо багштай болохоор ингээ саган залбирч. За тэгээ багштай төр тутамдаа саган залбирч сургаал номлыг нь өргөж хүртэж байхын ерөөлийг сайн тавьж байгаарай гэсэн сургаалыг болохоор ингээ саган айлцсан байгаа. Утгын хувьд бол тийм байна. За үүний дараагаар бас нэг жишээ авах юм бол дараагийн болохоор Жаавсгийн аймаг гарна тийм ээ. Тэгээ жичээ жингээ гэж гарна тийм ээ. За үүнийг жихүүдс чон мэд 10 зүгт дими үлгүүлдэн чэйсний чадлаараа ихэд үл санаархан өөрийн аль зохилдох жижиг цайны халбаган мэд нуус тарнын хүчээр дээд нөхөр нэн шатар шүтсүгэ авралт дээд багш минь ээ гэж. Тэгээд одоо ингээд цагийг ингээд хий хоосон дими өрлгүүгээр за тэгээд аль өөрийнхөө эрдэнэ ном их сурсан гэж их одоо омгорхож одоо дээрлэхүү замгт өөрийн аль чадах ёсоор өөрийнхөө аль чадах ёсоор тэр яг юу хинээр өөрийнхөө хэр хэмжээгээр тарины ёсоор одоо ингээд сайн тарины ёсод ингээд сайн шүтэж тарины ёсны багш нарыг одоо ингээд сайн шүтэж байгаараа та бүхэн минь гэж ингээд сургаал. За би ч гэсэн өөрөө яг энэ ёсоор шүтгэхийг манайхаар багш эдсэн минь одоо болгоо сойрох гэсэн тийм утга болохтай тийм сургаал байна тийм үү. За үүний дараагаар Даавсгийн аймаг гарна тийм төв дэлний. Тэгэхээр чин сая энэ одоо явж байгаа юусаар болоход дэтэй дэнэ гэж одоо толгой олох ёстой тийм үү. Тэгээд Делова гэгэний намтрыг дагахад бэрх боловч тэнэгэлзэх сүжиггүй таныг даган суралцах хүсэл буй дэмжин аль зөөлөн итгэлийн сайн ёс барахын тулд нэн үзэмжит бүрд мэд үлэмж сэтгэл сүсэг аривдахыг өрөөмөө гэж.
За тэгээд одоо Дилава гэх гэгэм гэх мэтийн одоо жагрын одоо тэр 84-ийн их шатны тэр за тэгээ бусад хутаг туулгаадын намтар садгийг одоо дахиж суралцахад хэдий бэрх боловч гэсэн та тэнэгэлзэх эргэлзэх сэтгэл гаргалтгүй тэдгээр бүхнийг нь одоо аль чадах ёсоор та суралцаарай. За нэг ялангуяа зөөлөн итгэлийн сайн ёс гэдэг нь болохоор гэлэвгийн шашин бид бүхний шүтэж байгаа одоо ингээд энэ бог зонхын одоо шашныг барихын тулд үргэлж сүсэг итгэл сүсэг одоо улам сайхан байх болоосаа гэх мэтэр ингэж бас айлцсан байна. За үүний дараагаар болохоор ба усгийн гарна тийм ээ. Тийм бай. За тэгээ усгаар амьдлах юм чинь БП БМ болно шүү дээ. За тэгэхээр үнийг нь болохоор яг ингэж айлцсан байна. Богд маань бэрд тэргүүтэн муу төрлийг чанад талбах бэрэн тэргүүтэн амар төрөлж ном үлдэх чөлөө үгүй бэмгэр жаахан дугалд ихэн ямар мэд энерги сэтгэлээр мэгт галын халил орслонгоос аврахад шамдан хичээх тун гэж. За тэгээд үүн дээр түрүүн одоо ги үсгээр и гişгээр ингээд амьлуулсан дээр адилаар бэрид гэж утсан ба. Энэ бэрид гэдэг нь монгол үг нөө бидний ярьдаг одоо бэрид байна шүү дээ тийм ээ. Яг монгол үгээр нь бэрид гэж ингээд алсан ба. За үүн дээр нэг сонин байгаа даа. Энэ дээр перэн гэж утсан байгаа. Бапа гэж па гэдэг яг л чинь п болно тийм ээ. Тэнийг нь перэн гэдэг нь бол юу вэ гэхээр энэ төвд хэлэн дээр перэн буюу перэнги. За тэгээд энэ болохоор төвд хэлэн дээр гарч байгаа утга нь бол энтх болоонд Аз төвийн орнуудад болгон Европ зүгийн улс орнуудыг нэг нэрлэдэг нийтлэг нэршлэгээр болохоор перэн гэж ингэж хэлдэг үг байгаа. За тэгээд энэ дээр болонгууд нь одоогийн энэс ягаад одоо яг одоо Франц гэдэгтэй ингээд адилхан ерөнхийдөө барууны орнуудыг перэн гэжсэн тэр үгээр төвд хэлэн дээр ингэж нэрлэдэг тэр юугаар гэж хэлсэн гэж байна. За тэгээд үүнийх нь дараагаар 3 дугаар шатн дээр тэгж байгаас тэр жаахан тугалд их нь одоо ямар мэт энерги сэтгэлээр гэхэр чинь энэ дээр яг тэр яг Монгол ах уу яг сэтгэлийн юу ингэж бас ингэж гарч ирж байгаа үстэй. Тэгэхээр энэ дээр нөгөө өсөг толгой холбооднээс нь тэр нөгөө б өсгөр оруулсан мөн нэгдүгээр хоёрдугаарт болохоор өчүүхэн бядуу одоо ядуу бидуу дорой нөгөө өөрийн хүүгээ хайрлах их мэт гэдэг ингээд нэг хэлцээг болохоор энэ зохиол бүтээл нийтлэг ашигладгийг энэ дээр арай жоо Монгол ах уу болгоод өчүүг нь туглаа энердэг тэр нөгөө нэг юу мэт гэсэн маягаар туглаа гэх мэтээр ингээ Монгол ах уу гэж оруулсан тийм ийм зүйлээр ингэж айлтсан зүйлүүд байна. Тэгэхээр эндээс ингээ харахаар бол энэ манай богдын энэ яг энэ зохиол бүтээл яг энэ дээр гарч байгаа энэ зохиомжийн энэ онцлог бол яг гайхамшигтай тэр зохиомжийн ур чадвар нь болохоор ажиглагдана л та. За энд нэг зүйлийг хэрвээ яг ингээ дурдахад яг энэ ёсоор энэ бол нөгөө зохистой толд бол юу гэж хэлдэг вэ гэхээр үйлдэхүйе бэрх одоо тийм нэг чимэг гэж байдаг юм. Тэр маань юу вэ гэхээр тухайн тэр шүлгийг зохиохдоо зохиомжийн арга хэлбэрийн үүднээс нь орон магадлах, их шиг магадлах, гүйглэх магадлах гэсэн нэг тийм нэг одоо онол сургаал байгаа. Энэ маань юу вэ гэхээр саяын түрүүний хоёлаа ярьжсэн жишээлбэл гахаагаан гэдэг ингээд нэг үсгийн ингээд 30 юугаар дараалан болохоор энэ гүйглэгч магадлал гэсэн байна. Нэг гүйглэгчгээ дараалан гэж зохиосон гэсэн. Игэл хүмүүст ингээд ойлгомжтойгоор хэлэх юм бол жишээлбэл Монгол цагаан толгойгоор ингээд хэлэх юм бол Монгол цагаан толгой 35 үсэг байна тийм ээ. А, Б, В, Г, Д гэх мэтэр ингээд энэ үсгээр ихлүүлж ингээд зохионо гэсэн үг байна. Тийм байна тийм. Тэгэхээр Монголд нэг бас нэг энэ ёсоор ингээд зохиодог ийм зохиолууд бас зөндөө байгаа л да тийм ээ. Хүмүүс зөндөө мэднэ. Энэ ёсоор ба зохион. Тэгээд энэ чинь төв цагаан толгойн дээр одоо яг 30 үсгийн дараалал зохион. За үүний дээр гүйглэгч үсгээр магадлал нь гэхэр чинь тухайн тэр нөгөө үгээ магадлал. Тэгээд энэ яг хэлэх гэж байгаа өөрийнх нь санаандаа үүнийгээ яг ууж өгнө гэдэг бол тэр зохиогчоос яг энэ номыг зохиож байгаа хүнээс жинхэнэ ур чадварыг нь харуулах учраас өнөөдөр хоёулаа богдынхаа 4-р богдынхаа зохиол бүтээлийг ярихдаа яг энэ талаас нь хоёулаа яг жинхэнэ онцлоод зүгээр яг хэлдэг. Тэгэхээр төвд хэл дутаг зохиол дотор яг ингэж зохиосон зохиол бүтээл бол ер нь бол тонцоо. Ерөнхийдөө тун цөөхөн тоонд орно. Тэгээд богд зонхой ламын одоо энэ 30 цагаан юуны төвд хэлний энэ 30 гүйглэгч үсгийг нь 4 их шиг үсгээр амьдуулсан одоо ийм сургаал бас байдаг. За тэр сургаал яг бол юу вэ гэхээр богд зонхой лам одоо зохистой илгууны дээр номыг өөрийн багш нараас ингээд сурч судалсны дараа жишээ шүлэг болгож ингээд зохиосон гэдэг зохиол байдаг. Нэг ялангуяа одоо тэгээд
энэ одоо лам хуврагууд их стэйцнаар одоо ном тавихад нэг шүдсэн шар номыг өнөөс их дэлгэрэнгүй бас ингэж айлж яадаг. За тэгээд одоо миний санаж байгаагаар бол 8 тонн жамбал доржийн зөвхөн одоо тэр А усгаар магадлаж зохиосон их шиг магадлах ёсоор зохиосон юм зохиол бүтээл бас байна. За мөн одоо Жадрын хамламын одоо энэ үйл төвийн дүрм гэх комитийн үүднээс ингэж зохиосон юм Жадрын хамламын ингэж зохиол байна. За тэгээд үүний дараагаар биш ээ яг энэ зэрэг ингэж дурдах юм болоо яг манай энэ богдын яг энэ зохиол бүтээл байгаа. Тэгэхээр хоёулаа болохоор одоо энэ богдын айлсан тэр бүр зохиолын тухай бүгдэрнг детальчлан нарийн ярих бол цаг хугацаа цаг харгаа угаасаа байхгүй. Тийм учраас хоёулаа болохоор энэ богдын зохиол бүтээлс нь онцлож ингээд цөөхөн зүйлүүдийн тухай дурдах юм бол ингэж. Тэгэхээр эндээс харахад бол манай богд маань зохиол бүтээлийг нь болохоор ямар их агуу тэгж хэдий энэ хүмүүс маань төвд хүн тийм ээ төвдөд төрсэн хүн. Тэгэхээр төвдөр бичгэд асуудалгүй гэж хүмүүс бодож магадгүй. Гэхдээ энэ хүмүүс маань нас бага үед 7 настай байх үедээ Монгол ирээд 39 нас хүртэл амьдралынхаа ихэнх үедээ Монгол байсан. Угаасаа тэгээ Монгол хүн болж төлөвсөн, Монгол хүн болж ингэж төлөвсөн хүн. Тэгээд тийм учраас тэгээд энэ хүнийг болохоор энэ зохиол бүтээлээс нь харах юм бол энэ хүн маань яг тэр ном эрдэмт хэрхэн сайн суралцж байна. Тэгээ өөрийнх нь бас төрлөх авьяас бэлэг маань ямар их агуу байжсан байна гэдэг нь энэ зохиол бүтээлээс нь харагдаж байна. Тэгээд хоёрдугаар яг эдгээр зүйлүүдийг ингээд яг өнөөдөр хоёулаа 3-4 хүн номын тухай ингэж ярихад ингээд эн чинь бол богдыг ингээд авч үзээд үнийг задлаад одоо ингээд хоёулаа бүгдэн бас ярьж амжсангүй л дээ. Ганц хоёрхан зүйлүүдийг ингээд нэг танилцуулга маягаар л хоёулаа ингээд дурдж ярьлаа шүү дээ. Тэгэхээр ингэхээр манай богдын одоо энэ зохиол бүтээл үнэхээр агуу юм аа гэдгийг нь болохоор ихэд харагдаж байгаа юм шүү гэдгийг л хоёулаа бас нэг олон түмэнд хүргэе гэсэн санаа. Бид бүхний бэлтгэж байгаа дугаар за тэгээд энэ ходог тулгаадуудын одоо намтар за тэгээд өнөөс цааш улбаалаад улам одоо манай олон мэрэгдийн одоо намтар цадыг төвийн тухай ингээд дараалсан дугаараадыг одоо бэлтгэнэ гэж байгаа. Үүнээс хүрэх одоо бидний нэг бас сурч авах бид хүн өөрсдөө бол сурч авах нэг зүйлүүд маань болохоор одоо энэ өөрсдийнхээ Монгол мэрэгдийн тэр зохиол бүтээлийг бид нэр сайхан мэдгэж таньж мэдэх хэрэгтэй байна. Таньж мэдхээр барахгүй үзэл судлах хэрэгтэй байна гэдгийг болохоор одоо гэж бодож байна. Тэгэхээр энэ эхс мэрэгдийн одоо энэ Монгол мэрэгдийн олон зохиол бүтээлүүд Монгол хэлээр болохоор маш их аргун орчуулж одоо гарч хэвлэгдэж гарсан байна. Тэр бүхнийг болохоор мөн болохоор одоо сайн үзэж судлаарай гэдгийг болохоор энэ төвлөрөг үзэж байгаа бас хүмүүстэй болохоор захиа гэж бас бодож байна л да. Шаны уриалгыг бол одоо миний хувьд бол 100% дэмжиж байгаа. Дугаар бүхэн дээр одоо бид бүхэнд маш үнэтэй зөвлөгөө болон за түүхэн баримт сурвалж мэдээллүүдийг өгч яадаг одоо танд маш их баярлалаа. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаарыг одоо энэ үргээд өндөрлөе. Одоо дараагийн дугаараар хойштой богдуудын болон Монгол хотог төвлгаадын намтар зохиол түүхээс одоо олон сонирхолтой мэдээллийг одоо бид бүхэнд хүргэнэ гэж найдаж байна. Тэгэхээр Монгол хотог төвлгаад цуврал нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн дугаараар эргэн уулзлаа. Түр баяртай.